Сайн манайхаа би одоо Ховд аймгийн төвд ирээд байна. Эндхийн байгаль олон угсаатны соёл үнэхээр өөрмөц. Жаргалан дуулын орой хүртэл салхи өөр санагдаж байна. Энд бол хар ус нуур. Монголын хамгийн том цэнгэг устай нууруудын нэг. Усан толь шиг Цамбгарвын цас дөргөл энэ нутгийн бахархал. Зун хүртэл мөсөө барьдаг сүрлэг уул. Ховд аймаг бол олон угсаатны өлгийн нутаг. Казах, Цорянхай, Хоргуучин. За манайхаа энд би бүрэгдэж ахтаа уулзлаа. Казах ардын энэ уламжлал үнэхээр сүрлэг. Бүрэгт нь яг эзнийхээ нүд рүү хараад ойлгодог юм шиг санагдаж байна. Ховдын наадам бол үнэхээр зүрх тогтлом. Урянхайн харваачид, загчны бөхчүүд, адууны дуу, эндхийн наадам өөрийн химнэл. Ховдын буйны голын эрэг үнэхээр намуухан. Салхин аядуу, усан тунгалаг. Энэ аяллаа маань хамгийн тайван мөч нь энд олж бай. Сайн манайхаа би одоо Ховд аймгийн хамгуун нууцлаг, хамгуун гайхамшигт газар болох 3 цэнхрийн агуу руу явж байна. Энд байна эхний агуун амсар. Хадан хан нь яг л цэнхэр чулуун болор шиг харагдаж байна. Энэ танхимыг цэнхэр өрөө гэж дууддаг юм байна. Хадны найрлага гэрлийн тусгал хоёр нийлээд ийм мөнгө үүсэлдэг гин. Сайн уу? Хөх. Цоорын ямар хүчтэй сонсогдож байна. Агуун дайган. It's wonderful to see the sun like this. Well, folks, the journey to the Three Blue Caves ends here. If you had fun, please support me by hitting like and subscribe.